За сая нэг Амгаланбаатар гишүүний өргөн барьсан хууль ингээд за хоёр дахь нь энэ сайн зориг нарын гишүүдийн өргөн барьсан хууль гэдэг ингээд явж байгаа мэ дэгийг бас ойлголоо. За энэ дээр асууд тодруулах нэг хоёр зүйл байна. За энэ нэгдүгээрт нь аймгийн хоёрдугаар зүйл дээр аймгийн харьцах цолны асуудал нь ингээд яг хуулинд бичлэлтгүй орхигдсон байна гэж ингэж ойлгож болох уу? Ингээд тийм учраас нэмж яана гэж ингэж ойлгож болох уу? За 3 дугаар зүйл дотор байгаа энэ 128 хүртэлх бүх гэснийг 256 хүртэлх энэ гэдэг энэ залтуудаа нэг тодорхой яг ямар зайлшгүй шаардлага байгаа юм бэ? Энийг нэг тайлбарлаад өгчөөч гэдэг асуудал. За 3 дугаарх нь бол энэ яг тодорхой яг танд протокол асуумаар энэ 2021 оны буюу одоо бидний хэл заншнаар ардын хувьсгалын 100 жилийн баяр наадмын залуучуудын одоо жилийн хүрээнд олгосон зохион байгуулсан наадмаар тодорхой даваануудыг хангаж одоо цолны болцол хангасан бөхчүүдэд улсын цолыг нөхөн олгоно гэж ойлгож болох уу? Энийг та бас хариуцлагатайгаар хэлчихээч. За тэрний дараагийнх нь болохоор тэр баяр наадмын тухай хуулийн дотор байгаа энэ 24-1 та өөрөө бас яг тэр үед хууль зүйн яамны төрийн нарын бичгийн дарга байсан баг. Бид хэд бас энэ хуулийг үндэсний баяр наадмын тухай хуулийн хамгийн сүүлийн өөрчлөлтүүдийг ярьж ирсэн. Тэгээ баталсан. За энэ дотор цаг хугацаатай заалт буюу 25 оны 6 сарын 1 хүртэл хугацаанд одоо тухайн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь оруулж ирээд энэ морины стандартыг батлаад энэ стандартын дагуу одоо бүртгэл хийгээд энэ бүртгэлд бүртгэгдсэн мордыг уралдуулахаар хуульчилж өгсөн байгаа. Тэгэхээр энэ заалтыг би бол бас энд одоо хасах юм саналтай байгаа. Эсвэл энэ одоо юу гэдэг энийг энэ хуулийн дотор зарчмын зөрчил санал гаргаад ч юм уу одоо засаж залруулж яг цаг хугацааны зөрчилгүй болох асуудал дээр та ямар бодолтой байна гэсэн асуултуудад хариулт. За сайн зэрэг гишүүний микрофоныг нэ хариулт. Хөрөмжөд төгчүүлээрэй. За сайн зэрэг гишүүний микрофоныг нэ. За нэгдүгээр асуулт бол тийм ээ тоон гишүүний нэг техникийн зүйл байгаа. Одоо угаасаа аймаг цэргийн наадамд бол харьцаг зөөлө болгож байгаа. Аймаг цэргийн харьцаг гэж явж байгаа. Энэ дээр бол энэ техникийн югасныг энэ засаж байгаа нэгдүгээрт. За хоёрдугаарт ерөнхийдөө одоогийн хууль тогтоомжоор бол за сумын наадамд 64 хүртэл аймаггийн наадамд 128 хүртэл шүү. Тэгээ энэ тоондоо нөгөө багталцахгүй учраас за сүүлдээ энэ бүртгэл дагсан авилгал нутаг усаараа талцах эндээс болж бөөн хил хамгарч байгаа. Үндэсний бүхээр хичээлж байгаа залуучуудын тоо бол нэмэгдсэн. Тэгэхээр ерөн зүгээр одоо аймгийн наадам дээр бол 256 хүртэл сумын наадам 128 хүртэл гэдгийг зөв нээж өгч байгаамаа. Тэгээ 64-өөч байлж болно 128-аарч байлж болно. Тэгэхээр энэ болцоог нь олохгүй бол нөгөө үндэсний өв соёл бөхөөрөө хичээлийн барилдыг гээд хүрээд ирдэг. Бүртгэл дээрээсээ эхлээд хасагддаг. За тэгээ баяр наадам биш тэргээр одоо ерөөсөө бөөн хэрүүл урал болдог. За энэний цаана бас одоо бүртгэлийн хураамж дээр авилгал явагдаж байгаа зүйл байгаа. Ийм зүйлүүдийг бас засалруулад орон нутагт нь боломжийг өгөө. Тухайн үед бас гишүүдээс энэ санал гараад л засгийн газрын өргөн барьж ирснийг өөрчилж ирсэн. Тэгээд ингээ багаснасаа бас орон нутагт бас жоохон асуудлууд үүссэн. Нэгдүгээр асуулт. За дагж мөрдөх журмын хууль бол боловсруулсан. Дагж мөрдөх журмын хуулиар бол одоо 2022 онд тэр баяр наадмын тухай хуулийг шинжилэн батлахдаа дагж мөрдөх журмын хууль хийсэн. Гэтэл тэр дагж мөрдөх журмын хуулиараа энэ цолны маргаантай асуудлуудыг эрх бүхий байгууллагын саналыг үндэслэн ерөнхийлөгчид уламжил шийдвэрлүүлнэ гэсэн чинь эрх бүхий байгууллага гэдэг нь хинбэ гэдэг нь одоо хүртэл боломжгүй учраас хэрэгжүүлэх боломжгүй байгаа. Тэгэхээр би тэрийг зөвхөн процессжуул тодруулаад 1987 оны бүх ард түмний спортикадын одоо 33 тойргийн барилд байна 29 давсан Ломбын эрхэн баяр начнаас хойшоо яг Монгол Улсын үндсэн хууль заасан төр болон нийтийн эрх зүйн этгээдэд өргөдөл гаргаад шийдэгдэхгүй буюу баяр наадмын хуулийг 2003 онд батлахдаа энэ асуудлуудыг орхигдуулсан асуудлууд байгаа. Энд одоо 7-8 хүний асуудал. За араас нь 2021 оны
одоо Монгол төрийн наадам тасрах ёсгүй гэж үзэж за энийг одоо үе үйл одоо төрийн өндөрлгүүдтэй за эргээд бөхчүүд уулзахад шийдэж өгнө л гэдэг асуудал байгаа. Тэгээ энийг нь одоо оруулаад шийдвэрлэе гэдэг байдлаар л энэ тааж мөрдөгч урмын зохицуултыг тодорхой болгож өгч байгаа. Өөрөөр хэлэх юм бол Монгол бүхий холбооны саналыг үндэслэн баяр наадмыг зохион байгуулах хорооны ерөнхийлөгчд уламжилж нэг удаа шийдвэрлэнэ. Дахин юм юзаж гаргахгүй гэдэг байдлаар тааж мөрдөгч урмын зохицуултыг хийсэн. За энэ хууль дээр морины асуудал бол хөндөж орж ирээгүй. За үнэхээр одоо хөндөх асуудал байдаг бол одоо бас тусдаа л хууль санаачлах асуудал багш хүн. Та нөгөө баяр наадмын тухай хуулийн 21 дугаар зүйл дээр ярьж байгаа шүү.